6 дугаар хичээлээ эхлүүлцгээе. Өнөөдөр бид нар Alipay аппликейшн дээр байрладаг мини аппликейшнуудыг үзэх болно. Alipay зэс рүүгээ ороод Home зэсэн дээр дараад мини app гэдэг дээр дарж өгнө. За энэ дээр more дараад edit дараад өдөр болгоны ашигладаг аппликейшнуудаа хамгийн дээр нь гаргаж ирнэ гэсэн үг. За тэхийн тулд Taobao, Alibaba, Qunar нь болохоор нөгөө буудал болон онгоцны плед, автобусны плед захиалдаг аппликейшн байгаа. За хэрвээ та Бээжин, Гуанчжоу ч юм уу метротой газар явж байгаа юм бол энэ Railway 12 гэсэн мэт 1 2 3 энийг дарж өгнө. За тэгээд өөрийнхөө өдөр болгон ашиглагдах аппликейшнуудаа л эхэндээ гаргаж өгнө гэсэн үг байхгүй. За Hello Bike болохоор цэнхэр дуунууд байдаг. Тэрийг уншуулад унж болно гэсэн үг. За энэ дээр дан дараад тэгэнгүүт бид өдөр тутамд ашиглах аппликейшнууд нь энэ дээр гараад ирнэ. За тэгэнгүүт мини апс руу ороод та ашиглах аппликейшнуудаа ашиглаж болно гэсэн үг. За хэдүүл өнөөдөр Taobao аппликейшн руу орж үзье л та. За бид эдийн мэдтгүү нэг юм байгаа. Энэ нь бол Translate дээр дараад энийг англи болгочих болно. Alipay аппликейшн дээр Taobao-ороо дамжуулаад худалдаа авалт хийж болно. За бас 1688 байна. 1688-ыг бас энэ Translate гэдэг энэ дээр дараад англи болгож болно гэсэн үг байхгүй юу? Тийм аа. За ангингууд англи болчихно. За нэг юм захиалж үзье л та. Юу ч хамаагүй бичээд хайлт зэсэн дээрээ хувцас. Эмэгтэй хувцас. За ангингууд нь би Translate дээр дараад өгнө. За гээ дарна. За тэнгүүтээ доотлолт нь худалдаа авалт дээрээ дараад ямар өнгийн бэ? 110 см-ийн өндөртэй ягаан өнгийн. За тэгээ buy гэдэг дээрээ дараад одоо энэ дээдлийн хаяг холбох дээрээ та авдаг харгоо холбоод өгнө гэсэн үг байхгүй юу? Одоо энэ байгаа дэлгүүрээс 90 хүртэл 15 оны хүргэлттэй гэж байхгүй юу? Нийт 84-гээд за тэгээ submit order дарах юм бол энийгээ шууд худалдаа авалт хийчихнэ гэсэн үг. Одоо болохоор хэдүүлээ мини аппликейшны дугаа My Package-ийг үзье. Тэр нь ямар аппликейшн вэ гэхээр ачаа шалгадаг аппликейшн. За ингээд доошлуулад харах юм бол миний захиалсан бараанууд ингээд харагдаж байна. Мөн дээрээс нь Taobao аппликейшн дээрээ чатлаад дутуу бараа ирсэн мó эсвэл нөхөд өөр эвдэрсэн байх юм бол нөхөд өөр бараа явуулж болдог. Тэгэнгүүт ингээд track кодоо чатаар явуулцдаг. Энийг нь хаана явж байгааг нь хянах боломжгүй байдаг. Тэрийг нь болохоор My Package зэсэн дээрээ шалгах боломжтой. Хайлт хэсэг дээр нь тухайн нөгөө track кодоо хуулаад тэгэнгүүт энэ нөгөө аль түгэлт компаниар явж байгаа нь ингээ гараад ирж байгаа хгүй юу? ZTO-гээд за дарангууд 4 сарын 5-нд ачигдаад замдаа яваад хаана явж байгаа бэ? Одоо 4 сарын 7-нд бол энэ шилийн гол дээр ирсэн байна. Гэт ингээд харагдаж байгаа хгүй юу? Ингэж хянаж болноо. Энэ нь болохоор My Package гэсэн дээрээ байдаг. За ингээд өнөөдөр болохоор мини аппликейшн дээрээ байрладаг My Package, Taobao, Alibaba гэх мэтчлэн аппликейшнуудыг хэрхэн ашиглах талаар сурлаа.